Санаа цувралын 5 дахь дугаар маань та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаарт 3 тоглогч онцлохоор шийдлээ. Танилцуулах 3 тоглогч маань гуруула төвийн байрлалын тоглогчид байгаа. Сүүлийн үед шийдэлд дамжуулт, самрын хамгаалалт гээд бүх тал дээрээ тэгшин тоглож байгаа коллежийн сагс бөмбөгийн тоглогч нараас дараах 3 тоглогч бол ойролцоо тоглолтын арга барилтай учраас 14-5 дахь сонголтууд дээр яригдж байгаа тоглогч нар байгаа. За эхний тоглогч нь Кайл Филипповский гэж тоглогч байгаа. Duke-ийн сургуулийн sophomore буюу 2 дахь жилдээ тоглож байгаа тоглогч байгаа. За сонирхолтой хэлэхэд NCAA турнамент тамирчид маань хэдэн жил тоглож байгаа, хэдвэр курсын оюутан гэдгээс хамаарат freshman, sophomore, junior, senior гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр Кайл Филипповский бол 2 дахь жилд тоглож байгаа тоглогч. За 7 фит өндөрт буюу 2 м 13 см өндөртэй 20 настай тоглож байгаа. За түүний хувьд бол Duke-ийн багаас тоглож байгаа 17 оноо, 8 самбар, 3 ассист ундчилж байгаа. Нэг онцлог нь түүнийг маш ухаантай тоглогч гэж үнэлж байгаа. За түүнээс гадна тэрээр талбай дээр алдаатай гэх юм уу дутагдaltaй үйлдэл маш бага гаргадаг. Сайн дамжуулагч. За найруулах чадвар бас дэжгүй гэсэн үнэлгээтэй. Дутагдaltaй тал нь дундын болон периметрийн хамгаалтан дээр туслах ба сайн ч гэсэн яг самбарын хамгаалагч rim protector гэдэг тал дээр хөгжих шаардлагатай гэсэн байгаа. Тэрээр NBA-д бол Kelly Olynykийн арай сайжруулсан хөлбөр болж орох магадaltaй. За энэ тоглогч байгаа. За яг түүний байрал дээр өрсөлдөх тоглогч нь Yukon Huskies-ийн Donovan Clingan гэдэг тоглогч байгаа. За мөн 2 дахь жилдээ тоглож байгаа. 7-2 буюу 2 м 18 см өндөртэй бас 20 настай тоглогч байгаа. За Yukon Huskies Final Four-т үлдчихэд байгаа. За тэгээд түүний багийн анд Stephen Castle-ийг өмнөх дугаарт ярьсан байгаа. За Clingan 12 оноо, 6 самбар дундчилж байгаа. За мэдээж хэрэг биерхүү тоглогч, за самбарын сайн хамгаалагч, дэжгүй дамжуулалт өгдөг, биеийнхээ хүч болоод том фреймийг сайн ашигладаг тоглогч байгаа. За үр дүндээ давталгаа буюу true shooting percentage өндөртэй юм тоглогч байгаа. За мэдээж хэрэг 2 м 18 см учраас самбарын тал дээр асуудалгүй юм тоглогч байгаа. За дутагдaltaй тал нь хамгаалтан дээр нөхөж хамгаалах юм уу? Switch хийхэд хоцрох гэдэг ийм тал дээрээ хөлийн хөдөлгөөн хурд тал дээрээ ажиллах шаардлагатай тоглогч байгаа. 3 дахь тоглогч нь та бүхний ичнээ мэддэг тоглогч байгаа. Энэ бол Zach Edey гэж тоглогч байгаа. За Purdue сургуулийн төгсөх курсын оюутан 22 настай. За 7 фит 4 инч буюу Wembanyama шиг өндөртэй буюу 2 м 24 см тоглогч байгаа. За Канадад тоглогч байгаа. За коллежийн түүхэнд бол ер нь NCAA-гийн бүх цаг үед нэлээд дээгүүр орох төвийн тоглогч. 24 оноо, 12 самбар дончилсан тоглогч байгаа. За түүнийг элит самбарын тоглогч гэж нэрлэж байгаа. Маш том биетэй, дан ганц шидэхээс илүү бас флоутер давталхооны ур чадвартай. За скрин сайн тавьдаг, пас дэжгүй өгдөг, маш урт гарын алдтай тоглогч байгаа. За 7-10 гэж хэмжигдсэн байгаа гарын алд нь. Тэгэхээр бол талбай дээр байх юм бол пасын шугам болоод довтлох орон зай ямар их хэмжээгээр хязгаарлах вэ гэдэг нь ойлгомжтой.
За энэ хүү тоглогч ер нь бол анх freshman цагаас эхлээл NBA-д орох талаар яригдчихсэн боловч одоо ингээд коллежид төгсөлөө тоглолцлоо. За түүнийг одоо Joel Embiid шиг одоо бодогтой талбайд эзэрхэх тоглогч одоо бас Brook Lopez шиг том одоо фреймтэй гэж ингээд харьцуулах тоглогч нар бол маш их байгаа. Дээгүүр сонголт болно гэдэг нь ойлгомжтой байх. Тэгэхээр энэ гурван тоглогч бол лотери дотроо сонгогдох магадaltaй. За ингээд дараагийн дугаар хүртэл баяртай.